Хорошо. запись. Если мне хорошо слышно, да. Если хорошо слышно, Слышно отлично. Все хорошо, Слышно спасибо. отлично. Бүгдээрээ нарийн төргий, Recording in progress. Все. Все, давай начинаем. Давай начинаем. Расскажи, пожалуйста, какие новости есть? Да, всех приветствую. Давно не выходили на связь. У нас очень-очень хорошие новости. На этой неделе была планерка с Максимом Сахаровым. И буквально сегодня тоже вышли новости. Я сейчас об этом все расскажу. За бүгдээрээ нарийн төргий саяхан энэ 7 хоног Максим Сахаровтай бид нэр хурал хийсэн. За энэ хурал дээр бол өнөөдрийн байдлаар бол маш олон шинэ мэдээнүүд байгаа. Энийг та бүхэнд хүргэж байна гэж байна. И то, к чему мы шли вот целых 2 года, наконец-то свершилось. 2 жилийн хугацаанд тасралтгүй бидний үйл ажиллагаа өнөөдөр хүртэл хөгжүүлж ирсэн үйл ажиллагаа маань одоо ингээд яг аль биесээр эхэлж байна гэж байна. Таласбек, меня слышно же, да? Да, слышно. Все хорошо, спасибо. Да, и вот, наверное, многие из вас видели, вы молодцы, дождались наконец-то выхода дивана. Вот такая есть хорошая картинка, очень интересная. Когда человек вот идет и вот почти дошел уже до бриллиантов и разворачивается, и другой идет к этим бриллиантам. За, ерөнхийдөө бол та бүхэндээ бол хэлэхэд тухайн хүн Таласбек, меня слышно, да? Скажи. Да, слышно. Манайхан Facebook руу залгахгүй баймаар байна. Урмагч битгий залгаад Facebook руу. За баярлалаа. Sorry. За тодорхой хэмжээний хугацаанд тухайн хүн альваа нэг үр дүнд хүрэхэд бол маш их цаг хугацаа. Одоо жишээ нь алмазыг гаргаж ирэхэд бол нэлээд олон хугацаанд одоо тэр алмазыг хайж яваад одоо алмазаа ингэж яах нь авчиж гинэ гэсэн. Яг энэ үйл явцаар манай компанид одоо ирж байна гэж байна. И сейчас у нас будет открываться целый хаб на вознаграждении. Вот здесь вот написано Rewards Hub. Это награды. За Rewards Hub гэдэг одоо шагналын Rewards Hub гэдэг шагналын төсөл эхэлж байна гэж шагналын Rewards Hub гэдэг. Да, и вот, мы все знаем, что банковская система забирает сверхприбыли, но теперь это новый мир, где ценность распределяется между людьми, и 50% прибыли банк будет отдавать агентам этого банка, и какую-то часть клиентам. Кристина? Таласбек, люди говорят, что вообще не слышно. Хорошо, я не понимаю. Не очень хорошо слышно, что ли? Тебя очень громко слышно вообще. Звук есть какой-нибудь? Звук есть какой-нибудь? Тебя очень, даже слишком громче, чем я. Хорошо. Хорошо. Ерөнхийдөө бол та бүхэн маань ойлгоорой. Албаар яг бид нар ийм газар ирээгүй, бид нар зам явж байгаа учраас та бүхэн ойлгоорой. За, банкны системийн хувьд бол уламжлалт банкны систем өнөөдөр одоо бусад банкны системээс ялгаатай болсон. Тийм учраас уламжлалт банкны систем хоцрогдож, шинэ банкны систем одоо дэлхийд дээр үйл ажиллагаа болж байна. Энийг та бүхэнд бол танилцуулж байна гэж байна. И вот смотрите, как здесь будет распределяться прибыль в нашем банке. За, манай банкны нийт ашиг орлого яаж хэрхэн хуваагдах талаар та бүхэндээ танилцуулж байна. То есть это то, что вот мы запускаем майнинг, у нас есть. За, нэгдүгээр бүтээгдэхүүн бол одоо олборлолт бөгөөд майнингийн систем байна. Потом есть система энергии, потом есть система вознаграждений. Также есть вознаграждение от того, что вы делитесь и своей ссылкой реферальной. И также то, что вы будете деньги тратить по всему миру и у себя в Монголии, вам будут постоянно приходить кэшбэки. За, ерөнхийдөө бол эхний бүтээгдэхүүний систем нь бол
олборлолт, хоёр дахь нь бол энерги, банкны бүтээгдэхүүнүүд байна. Тэгээд 5 төрлийн бүтээгдэхүүн манай банкнд гарч байна. И вот смотрите, будет 3 вида вознаграждений. За 3 төрлийн шагналын одоо ийм систем гарч иж байгаа нэ банкны систем дээр бол давхар 3 төрлийн шагналын систем орж ирж байна. Это вот Better Life Rewards, Mining Super Cycle Rewards и Rewards Booster. За энэ маань болохоор Better Life Rewards, Mining Super Rewards, за Rewards Booster гэдэг энэ 3 ийм одоо банкны урамшууллын систем гарч ирсэн. И здесь не нужно будет никаких дополнительных вам вложений, что-то покупать. Это система, которая будет вознаграждать вас за любую покупку. Когда вы путешествуете, когда вы там у себя в магазине оплачиваете, пользуетесь банковскими услугами, и вас будут каждый раз, когда вы тратите деньги, вас будут вознаграждать. За тэгээ бид нар өмнө ярьжсэн банкны одоо хэрэглэгч болгон тухайн банкныхаа картаар үйлчлүүлээд өөрийнхөө худалдаа авалтыг хийхэд тухайн худалдаа авалтан дээр нь одоо тэр картн дээр худалдаа авалт та бүхэн маань хийснээрээ дахин банк танд урамшуулалт бөгөөд олборлолт эхэлнэ гэсэн үг. Урамшуулалт бөгөөд олборлолт эхэлнэ. Тавсбек меня слышно же, да? Просто какой-то звук, это как будто из бочки, что ли. Лёшка, скажу, просто здесь интернет не работает почти. Не, он слышно, просто такой, он очень громкий у тебя звук идет. А что, пишут, что нету звука, что ли? Да, некоторые пишут, а это у них в телефоне, наверное. Давай дальше продолжим. Да, нормально тебя слышно. Вот смотрите, первая программа это Better Life Rewards. Система вознаграждений, которая делает повседневную жизнь более выгодной. Это здоровье, путешествия, рестораны и покупки. За нэгдүгээр програм нь бол Better Life гэж програм байгаа. За энэхүү Better Life програм нь бол одоо юутай холбоотой вэ гэвэл эрүүл мэнд, за аялал бөгөөд рестораны үйлчлэгийн худалдаа авалтанд бол тохирсон гэнэ эхний програм нь бол. И вот смотрите, вот 2 предложения, и будет 1 награда, которая будет расти с каждым годом. За 2 төрлийн санал тавьж байгаа ч гэсэн 2 төрлийн санал тавьж байгаа ч гэсэн нэг шагналтай гинэ 2 төрлийн танд санал тавьж байгаа ч нэг шагналтай ийм хөтөлбөр эхэлж байна гэж юм. И здесь вот программа это Welcome Offer и Momentum Offer. За нэгдүгээрх нь бол welcome offer гэдэг санал байгаа. Хоёр дахь нь болохоор moment offer гэдэг ийм одоо банкны хэрэглэгчд маань гарч ирсэн санал бол байна. И как вы знаете, в прошлый раз мы говорили, что у нас будет сейчас 3 пакета. Это вот Deluxe, Prestige и Executive. За түрүүч одоо бид нар хэлжсэн шүү дээ. 3 төрлийн багц гарч ирнэ. Нэгдүгээрх нь Deluxe, хоёр дахь нь Prestige, гурав дахь нь Exclusive гэдэг ийм 3 төрлийн багц бол гарч ирж байна. И каждый раз, когда вы будете этот пакет, ну, либо купили, а потом его продлеваете, вам будут начислять вот 2000 ревардов. Вот Beta Reward называется. Здесь на пакете Prestige 8000, здесь Executive 25 тысяч ревардов. Это тоже будет, там сейчас дальше расскажем, это как доллары будут. Deluxe багцан дээр 2000 reward орж ирнэ. Prestige багцан дээр 8000, Exclusive багцан дээр 25000 reward орж ирнэ. Энийг удахгүй та нарт дэлгэрэнгүй танилцуулнаа. И также вот Momentum Offer это дополнительные еще вознаграждения. Если, допустим, вот у вас пакет Deluxe, то и вы потратили за 3 месяца $500, то вам начислят 14 тысяч вот этих ревардов, наград. Здесь на пакете Prestige, если вы потратили $1500 за 3 месяца, то 52 тысячи ревардов. И если у вас пакет Executive, и вы потратили за 3 месяца $3000, то вам дадут 175 тысяч ревардов.
Самый последний сколько тысяч долларов будет у нас век? А вот здесь вот написано же, Все. за 3 месяца, если $500 ты потратил, на пакете Да. Deluxe вот столько. За все поняла. За хэрвээ та Deluxe багцтай картыг ашиглаад 3 сарын хугацаанд 500 долларын худалдан авалт хийсэн тохиолдолд танд 14,000 ревард бол бэлгэлэх юм байна. Prestige багцтай онд бол яг тэр худалдан авалтыг хийхэд 52,000 ревард, Exclusivity багцан дээр бол 175,000 ревард бол бэлгэлэх юм байна. И вот смотрите, также еще дополнительная программа Beta Life Rewards. Вы еще будете вот ежегодно каждый человек будет еще дополнительно получать вот и экономить вот здесь до $1500, здесь до $5000, здесь до $15000. За Deluxe багцан дээр бол та 1 жилийн хугацаанд Deluxe картыг ашигласнараа $1500 хүртэлх одоо ашиг нэг ёсны буцаан олголт авна гэсэн үг. Prestige багцан дээр $5,000 хүртэл, Exclusivity багцан дээр бол $15,000 хүртэлх одоо нэг ёсны та буцаан олголт авна гэж үзэж байна. Вот смотрите, если у вас пакет Deluxe, вам дополнительно вот в год на нее $1500 дают, чтобы вы их потратили. Здесь $5000 дают, чтобы вы их потратили. Здесь до $15000, чтобы ты их своей картой вот так ходил и тратил эти деньги. Дахин хэлэхэд энэ Deluxe багцан дээр жилдээ нэг удаа танд $1500 хүртэлх мөнгийг одоо та өрөөрэй гэж одоо байршуулах юм байна. Prestige багцан дээр $5,000, Exclusivity багцан дээр $15,000 жилдээ буцаан одоо олох юм байна. И вот что входит в эту программу Beta Life Rewards. Это эксклюзивные преимущества и привилегии, созданные для благосостояния и процветания. За энэ багцан дээр таарах одоо тухайн хүний амьдралд хамгийн их одоо нэг ёсны хэрэгцээтэй гэсэн бүх төрлийн одоо энэ харж байгаа үйлчлэгнүүд бол тэр чигээрээ багтсан байна. Дальше, пожалуйста. Да, это вот смотрите, оздоровительные услуги, то есть, в отелях, когда ты ездишь, путешествуешь, тебе будут бесплатно делать массаж. Также бронирование отелей, отельные кредиты, бизнес-залы аэропортов, где ты можешь бесплатно отдыхать. За мэдээж бол эрүүл мэндийн үйлчлэгээ, за дээрэс нь буудал захиалгах, за тусгай зээлийн үйлчлэгээ, буудлын зээл, аяллаа зээл, за дээрэс нь аялал жуулч хүмүүс онгоцны буудлын бизнес заалан дээр үйлчлүүлэх, за дээрэс нь амь даатгал, eSIM, одоо marketplace бүгд онлайн худалдан авалт гэдэг бүх үйлчлэгээ тэр чигээрээ багтсан байна гэсэн үг. Нэг ёсны та энэ багц руу ороход энэ бүх үйлчлэгийг авна. Также будет увеличиваться твоя облачная мощность майнинга, то есть ITO будут докупаться. Также страхование, eSIM, то есть это интернет по всему миру, консьерж-сервис и маркетплейс здесь будут, где вы будете с очень хорошими скидками покупать товары. За тэгээд дээрэс нь дахин хэлэхэд бол нөгөө амь даатгал, eSIM, за дээрэс нь тусгай үйлчлэгээ, за консьерж үйлчлэгээ, маркетплейс гээд одоо хүний амьдралд хэрэгцээтэй бүх төрлийн үйлчлэгээ нэг дор цогцоороо багтсан байна гэсэн үг энэ багцан дээр. И вот смотрите, здесь, если вы, допустим, сделаете покупку на $10 в магазинах одежды, то есть на $50 вы купите за 1 месяц, вам дополнительно дадут вот 50 баллов, можно так сказать. Здесь, если вы... давай, переведи, я потом дальше буду. Жишээ нь та хувьд судалдаж авахад $10-оос $10 хувьд судалдаж авсан тохиолдолд тухайн дэлгүүрт та 1 сарын хугацаанд $10 хувьд авахад танд 50 одоо point оноо бэлгэлнэ. Энийг удахгүй тайлбарлая. И если вы, допустим, в аэропорту, оплатите покупкой в 3 разных странах в течение 1 дня. Допустим, когда из Кыргызстана, и я думаю, наверное, из Монголии тоже, когда летаете, мы обязательно делаем, если в другую страну летим, перелет, там, допустим, в Дубае или в Турции. И вот ты пришел в аэропорту в Монголии, там, купил, я не знаю, чашку кофе, да, оплатил,
купил там какой-то сувенир, прилетел в Стамбул, купил там еще что-то, я не знаю, там в этих магазинах, как они называются, как, Крис, эти магазины называются? Duty Free, вот, Duty Free, да. Там еще что-то купил и прилетел уже в аэропорт уже третьей страны, я не знаю, Куала-Лумпуре. Там тоже купил, и вот за один день ты, получается, совершил 3 покупки. Тебе за это начислят 300 поинтов, вот этих баллов. За одоо тэгээд энэ банкныхаа үйлчлэгэнд одоо ороод жишээ нь та нэг өдрийн дотор 3 улсад худалдаа авалтын жишээ нь бид нар одоо ингээл Казахстан руу ч юм уу одоо аль нэг Солонгос руу ч юм аялдсан шүү дээ. Тэгээд аялж байгаа хугацаанд тухайн аялж байгаа хугацаанд одоо бид нар duty free ч юм уу ямар нэгэн одоо гадаадаас гэр бүлдээ бэлэг авдаг ч юм уу ингээ худалдаа авалт хийдэж шүү дээ. Нэг хоногийн дотор 3 улсад одоо аялж байгаа хүн duty free-гээс чамаагүй худалдаа авалт хийсэн тохиолдолд энэ банк маань 300 оноог танд бэлгэлэх юм байна. Онооны талаар удахгүй бас мэдээлэл өгнө. Бүгдээрээ сайн бичээд аваарай. Если вы, допустим, совершили 10 покупок по $10, вам начислят за это 100 баллов. Если вы, допустим, на выходные забронировали отель, вот с пятницы по воскресенье, то вам тоже начислят за это 100 баллов. То есть каждый раз, когда вы совершаете какую-то покупку, вам начисляются эти баллы. Баллы – это доллары. За одоо та манай банкны картыг ашиглаад эрүүл мэндтэй хэрэгтэй эрүүл мэндийн одоо үйлчлэг гоо сайхных ч юм уу тий $10 үйлчлэг одоо аваад картаар төлсөн тохиолдолд танд 100 оноо ирнэ. Жишээ нь гэр бүлээрээ хагас бүтэнсээ өдөр одоо магадгүй одоо аялал жуулчлалын бааз ч юм уу амралтын газар буудлын төлбөрийг картаар төлөхөд 100 оноо ирнэ. Энэ бүх оноо чинь ерөөсөө доллар гэсэн үг. Буцаан доллар гэж бодчих та бүхэн маань. Это вот как сейчас, ну, везде, в магазинах, на заправках, в ресторанах, ты там пришел, покушал, да, дал им там QR-код, тебе начислили баллы. Потом, когда ты придешь второй раз, ты эти баллы можешь потратить. То есть это как деньги. Здесь та же самая система, только больше баллов начисляют. Крис? Да, еще раз, пожалуйста. Я говорю, это вот как в магазинах, супермаркетах, когда вы приходите, вы же оплачиваете за товары, за услуги, там покупаете, и когда ты показываешь QR-код, и тебе начисляют туда баллы, да? И когда ты приходишь обратно в магазин... Да. Жишээ нь ингэж штэ. За жишээ нь бид нар одоо ингээл одоо номын карт гэж монголчууд мэдчихэж номын хүнсний дэлгүүр, миний хүнсний дэлгүүрээр одоо E-mart-аар өөрчлөлгөө тань тодорхой хэмжээний буцаа олголт хувь байршуулдаг штэ. Яг тэрнтэй адилхан та бүхэн маань энэ картаа ашиглаад энэ картаараа худалдаа авалт хийх, амьдралынхаа одоо өдөржиний худалдаа авалтыг хийхэд бэлэн одоо энэ point хүүд оноо нь доллар гэх гэсэн үг байхгүй. Энэ танд буцаа олголтоор орно гэж энэ карт руу шууд. Также, смотрите, программа Mining Super Circle. Что это такое? Каждый раз, когда вы будете покупать чай себе, кофе, одежду, я не знаю, там путешествуете, то есть совершаете любую трату, вам будет покупаться облачная мощность, то есть будет покупаться ITO. За үүнээс гадна одоо жишээ нь бид нар худалдаа энэ картыг ашиглаад худалдаа авалт хийхэд бид нар буцаага доллар болоод ингээс буцаа олголт маань бэлэн мөнгөөр ороод иж байгаас гадна хэрвээ тэр картыг дахин ашиглаж явах тохиолдолд одоо тухайн ашиглаж байгаа үнийн дүн болгон дээр одоо нэг ёсны ITO тань дээр бэлгэнд ирж тэгээд автоматар Wi-Fi токен олборлогдно гэсэн. Одоо бид нар Wi-Fi токеныг олборлохын тулд мөнгө төлж худалдаа авалт хийгээд байгаас тэр ITO-г өөрсдийнхөө мөнгөөр худалдаж авдаг бол одоо цаашлаад Wi-Fi токеныг олборлохын тулд хүмүүс худалдаа авалт хийлээ. Тодорхой хэмжээний яг тэр болцлоо хангалаа компаниас ITO нь автоматар яхана байршаад танд автомат олборлолт эхэлнэ гэсэн. Худалдаа авалт болгоноос. Ну, вы знаете то, что у нас 1 миллиард токенов. И вот смотрите, чем выше твой пакет, тем больше будут вознаграждения. Таны энэ 3 багцнаас аль нэгийг та сонгох юм байна. Энэ 3 багцнаас сонгоод багцын том баг тусмаа таны олборлолтын хүчин чадал нь том байна гэж байна. Одоо нэг осны олборлолт нь хүчтэй байх юм байна. Багцаас шалтгаална гэж байна. Вот мы сейчас, смотрите, покупаем ITO, да, там на $1000, на $2000,
и у нас идет майнинг. Теперь уже такой покупки не будет. Ты покупаешь один раз эту мощность, а потом каждый раз, когда ты тратишь свои деньги, тебе будет покупаться ITO. За ингээд одоо нөгөө бид нар өмнө хүссэн хүсээгөө одоо яг нь өөрсдийнхөө хүслээр ганцхан боломж байсан шүү дээ. Wi-Fi-тай болох. Нэгдүгээрх нь бол бид нар олболтын ITO худалдаж аваад олболтоо эхлүүлдэг байсан. Одоо бол энэ мөчөөс эхлээд ITO бол худалдаж авч олборлох нь бол болоод одоо нэг өстө болох биш. Одоо нэг өсний дараагийн шат руу шилжиж байна гэсэн. Ингээд дэлхийн нийтээрээ хүмүүс маань энэ гурван багцнаас сонгоод энэ картыг аваад энэ картаараа үйлчлүүлсний төлөө автоматар олборлолт нь эхэлнэ гэсэн. Тэгэхээр одоо энэ хүртэлх олборлсон хүмүүс бол бюджет секторы раньше зашли счастливчики, да? Тоже как бы у нас Wi-Fi же есть, например. Ну да, но и сейчас покупать ITO, вот будет тоже 3 пакета. То есть сейчас же на любую сумму можно купить, а потом уже не будет такого. Можно только вот купить пакеты, вот Deluxe, Prestige и Executive. И здесь, соответственно, вот, 1000 этих хэш-пауэр, как ITO получается. Здесь 7000, здесь будет 40 тысяч. Все, я поняла. Тэгэнгүүт одоо ингээд ITO цэврээр худалдаанд авахгүйгээр багцаар гарч байгаа юм байна. Тэгэхээр нэг өсний энэ гурван төрлийн багцаас сонгоод худалдан авсан хүн тэр бүх одоо карт, тэр одоо амин даатгал гэдэг бүх юмнууд нь ирээд дээрэс нь энэ олборлтын одоо нэг өсний хүчин чадал нь орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол бид нар ITO зөвхөн худалдан авч олборлдог гэсэн бол одоо цаашлаад энэ гурван багцаар явна гэж байна. И также смотрите, каждый раз, когда вы будете тратить деньги свои, вам будет начисляться вот программа, которая называется Cloud Power. То есть будет покупаться, допустим, вы купили чашку кофе на $1. И здесь вот если у вас пакет Deluxe, то вам за потраченный ваш $1 купится облачная мощность, то есть купится ITO на $1. Если вы на пакете Prestige, то за каждый потраченный $1 вам $1,5 за $1,5 купят ITO. Если вы на пакете Executive, за каждый ваш потраченный $1 вам будут начисляться 2,2 ITO. Это как вот они по-новому называются Cloud Power, получается. Аль нэгэн карт нь худалдаж аваад $1 кофе авч уулаа. За бүгдээрээ $1 кофе аваад уулаа. За тэгэнгүүт автоматар танд одоо энэ Deluxe багцтай унд бол шууд $1 үнэтэй ITO өгнө. Хэрвээ та Prestige багцтай байх юм бол $1.5 тэнцэх ITO орж ирнэ. Хэрвээ та Exclusivity багцтай байх юм бол $2.2 тэнцэх ITO орж ирнэ. Ингээд та зүгээр өдөр тутамдаа энэ картыг ашиглаж хоол хүнс одоо тий өөрийнх нь хэрэгцээндээ ингээ хэрэгснийхаа төлөө танд давхар автоматар ITO орж ирж Wi-Fi ингэж олборлогдох юм байна. То есть, смотрите, вы сейчас тратите, я не знаю, там, Хан банком свои деньги, да, или там Голомто банком, себе покупаете хлеб, мясо, там, в кафе расплачиваетесь, но вам за это Голомто банк или Хан банк покупает майнинговую мощность, деньги возвращает? Нет. Жишээ нь та Хаан банк, Голом банк ч юм уу тий хамаагүй шүү дээ Монголд байгаа арилжааны аль нэгэн банк эсвэл гадаадын аль нэгэн банкаар үйлчлүүлээд нэг ай кофе авч уусны төлөө танд олборлтын машин бэлгэлэх үү? Олборлолт бэлгэлэх үү танд? Тийм боломж бол байхгүй гэж байна. А здесь ты, допустим, купил на $100, там в ресторане покушал на $100. Если у тебя пакет Deluxe, тебе на $100 купилась облачная мощность, то есть ITO. Если у тебя пакет Prestige, тебе на $150 купилось. Если у тебя пакет Executive, на $220 тебе купилась облачная мощность. Представляете, у тебя увеличивается твой майнинг. А мы же всегда все тратим деньги. Еще раз я расскажу им. Жишээ нь та $100 гэр бүлээр ресторанд хоолнд орлоо. За та $100-аар $368 гэр бүлэнд ресторанд хоолнд ороход
бусад банк бол танд юу ч өгөхгүй шүү дээ. Та өөртөө энэ мөнгөийг хэрэглэсэн учраас тэгвэл та энэ картаараа төлөхөд танд $100 Deluxe багцтайхан бол $100 олборлолт эхэлнэ. Prestige багцтайхан бол таны $100 худалдаа авалтнаас $150 ITO танд ирнэ. Олборлолт эхэлнэ. Exclusive багцтай бол $220 ITO ирээд та олборлолтоо игээд ингээд Wi-Fi-г олборлох юм байна. И здесь люди начнут богатеть, и все перейдут в наше приложение D1, потому что он платит деньги. Ингээд дэлхийн нийтээрээ хүссэн хүсээгүй бүгд D1 гэдэг банк руу шилжинэ гинэ. Хүссэн хүсээгүй. Ягаад гэх юм бол хинч өнөөдөр одоо зүгээр нэг худалдаа авалт хийгээд өөртөө нэг юм худалдаж авсныхаа төлөө нэг аяг кофе авахд буцаан олголт бол байхгүй шүү дээ. Тэгвэл нэг аяг кофе авсны төлөө бараг $2.2 тэнцэх одоо ITO ирнэ гэдэг бол бүх дэлхийн нийтээрээ мөнгө өрсөн ч баяжуулдаг энэ банк руу шилжих юм байна гэж байна. D1 руу. Также вот смотрите, когда, чтобы запустить эту активность, то есть у вас баллы будут копиться эти ITO, и когда накопится определенное количество этих CV пауэров, ITO, тогда этот заряд запускается, и уже все, ваша машина начинает печатать вам деньги, Wi-Fi токены. За тэгтээ нөгөө нэг задгаагаар цэгцтэй байхын тулд тодорхой хэмжээний экосистем маань 200 CPU оноо цугларсан тохиолдолд олборлолт эхэлнэ гэж байгаа. Жишээ нь одоо танд 1-2 гэж явсараад 200 CPU оноо цугларч штэ. Тэгэнгүүт автоматар шууд механизмаараа таны банкны дансан дээр чинь Wi-Fi токен олборлогдож эхэлнэ гэж энэ мөчөөс эхэлж 200-аар явах юм байна. И чем больше вы тратите денег, тем больше вам ITO покупается, и тем больше вам приходит майнинг токенов Wi-Fi. Ингээд та тэр картыг ашиглаад мөнгө одоо худалдаа авалт хийх болгонд танд Wi-Fi токен ихээр олборлогдож эхэлнэ гэж байна. Зүгээр л худалдаа авалт хийсний төлөө. Ваш печатный станок будет каждый раз, когда ты потратил деньги, становиться больше, больше и больше. За та мөнгө өрлөө танд олборлолтын машин өгнө. Та мөнгө өрлөө таны өргөцсөн мөнгө буцаад танд мөнгө болоод олборлолтын машин болдог. Энэ систем рүү бол ингээд бид нар шилжиж байна. Энэ бол дэлхийд дээр анхдагч систем юм гэж байна. И все люди начнут переходить в нашу программу Wi-Fi D1. Хүссэн хүсээгүй дэлхийн нийтээрээ D1 гэдэг систем рүү шилжнэ. Одоо ингээд эхэлж байна гэж байна. И также будет дополнительный еще доход от майнинга ваших людей. За тэгээд таны багийн хүмүүсээс одоо тэр картаараа олборлолт хийж байгаа багийн хүмүүсээс чинь бас танд дахин цалин ирнэ гэж байна. Тухайн олборлож байгаа токеноос нь танд бас хувь ирнэ гэж байна. Яг тэр T1 системээс одоо агентуудын цалин гэж байна. Это вот как те, кто зашел до прошлого года, до Нового года, купил пакет там на $3000, вы получаете вот с 3 уровней и энергию, и от майнинга ваших людей вы получаете вот 3, 5, 8%. За жишээ нь одоо 2025 4 оны 19-31 хүртэл орсон бүх агентууд 1 2 3 дугаар үеэсээ 3 5 8% авдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан гинэ. Тэр системээр явна гэж байна. Кто зашел на $2000, они получают с 2 линий 3% с первой и со второй 5%. Энергию, а также от майнинга людей. $2000 багцаар орсон хүмүүс 3-2 үеэс авна гэж байна. Саяны нийтлэлтэйгээ 2 үеэс. Ну а кто на $1000 зашел, вот у них только с первой линии они получают дополнительно 3%. $1000 багцтай хүмүүс 1-р үеэс авна гэж байна. И здесь в этих пакетах вот Deluxe, Prestige и Executive точно так же мы будем получать дополнительный доход от того, что люди тратят деньги, а им же майнится токен Wi-Fi. Мы дополнительно будем получать вот, если пакет Executive, то 3, 5, 8% с 3 линий ты будешь от ихнего майнинга получать токены Wi-Fi. Жишээ нь та exclusive багцтай байвал таны 1-р үе, 2-р үе, 3-р үеийн багийнхаа хүмүүсээс зүгээр л тэр хүмүүс карта ашигласныхаа төлөө тэд нар олборлолт ирэхэд тэр олборлолтоос нь энэ хувийг татна гэж байна. И вот я хочу
показать, вот, если бы вы активно работали, то от майнинга ваших людей, вот мне от майнинга моих людей с 3 линий пришло 279 669 токенов. Поддержи, пожалуйста. За хэрвээ та нар намайг мэдж байгаа да өдөр болгон би ажиллагаа, илүү хүчтэй ажиллагаа. Одоо миний багийн нийт хүмүүсээс яг энэ цалингаар бол би 250 мянган шиг Wi-Fi-тай олсон гэж байна. Одоо танд та бүхэнд энийг харуулж байна гэж байна. Вот, смотрите, вот здесь вот. Сколько? 279 тысяч токенов. С 3 линий мне пришло от майнинга людей. Это составляет почти 600 тысяч долларов. 279 мянган Wi-Fi бөгөөд 600 мянган доллар би багаасаа яг энэ цалингаар авсан байна гэж байна. Тухайн үед бол яг ингэж өгчөөсөн одоо шинэ гишүүдэд бол энэ бол байхгүй байгаа. Одоо харин энэ картн дээр бол орж иж байгаа юм байна. Это составляет сейчас почти 600 тысяч долларов. 600 мянган доллар орж ирсэн байна багаас маань. Вот надо активно начать сейчас строить свою сеть, подключать людей и вообще иметь максимальный пакет, чтобы с 3 линий зарабатывать от майнинга, потому что там самые большие деньги. Яг энэ цалин бол голж болохгүй энэ аюу өндөр цалин гинэ. Агентуудын хувьд бол энэ цалин бол маш өндөр цалин учраас энийг голохгүйгээр та бүхэн маань энэ дээр анхаарлаа хандуулад өөрсдөө ч гэсэн эксклюзивтэй багцтай байх нь чухал байна гэж энэ картны үйл ажиллагаа эхлэхэд. И Максим сказал, что сейчас продажа ITO с выходом этих пакетов, скорее всего, остановится. За энэ карт одоо ажиллаад эхлэхээр хүн болго энэ картыг уншуулад автоматар ITO одоо нөө ITO-гийн борлуулалт хурдан явах учраас одоо нэг өсний хүн болгон картаа уншуулад хахаар ITO ч хурдсан шүү дээ дэлхийд даяар. Тэгмүүд одоо Максим бол хэлсэн угаасаа ITO-гийн борлуулалтыг банк маань зогсооно. Зөвхөн одоо энэ картыг уншуулад тэр хүмүүс ITO-г бэлгэлнэ гэсэн. Люди будут покупать только пакеты. Хүмүүс зөвхөн энэ 3 багц руу орно нэ. Дэлхийд даяар бүх хүмүүс энэ 3 багц руу ороод тэгээд худалдан авалт хийгээд карт уншуулад тэгээд тэрүүгээр ITO нэрнэ гэж бэлгэнд. И акционерам уже возможности стать не будет. За тэгээд дээрэс нь банкны хувьцаа бол бас ингээ удахгүй зогсноо. Одоо өнөөдөр хүртэл бол хувьцаа авсан хүмүүс бол азтай. Цаашдаа бол банкны хувьцаа бол байхгүй болно. Дуусна гэсэн үг. Сейчас вот если купить на 3000 долларов ITO, то и поставить на 5 лет на фарминг, то вам подарят почти 500 тысяч долларов в акциях банка. И через 3-5 лет это будут реальные деньги. За жишээ нь 3 мянган доллараар одоо ITO хөдөлж байгаа 5 жилээр өнөөдрийн байдлаар тавьж байгаа хүмүүс бол нийтдээ дунджаар 500 мянган долларын хувьцаа бэлгэж байгаа. 3-5 жилийн дотор бодиттой тэр мөнгө авнаа. Тэгэхээр энэ боломж бол одоо ингээд ерөөхдөө ингээд энэ дараагийн систем рүү орж байгаа учраас энэ боломж бол байгаа дээр нь энэ боломжийг битгий алдаарай гэж байна. Вот сейчас вам 1000 долларов, там 2 или 3000, вы все равно их куда-то потратите, они уйдут. Вы их проедите, в туалет они уйдут. Ер нь тэгэл 1000 доллар, 2000 доллар чинь тэгэл бараг л өдөржингөө хэрэглээ хоол хүнстэй зүгээр нэг бараг ингээд хоол болол бараг алга болж байна. Тэрийг та бүхэн ойлгож байгаа зү гэж 1000-2000 доллар ийм боломж бол алдахгүй гэж байна. Если ты сейчас купишь ITO и на 5 лет забудешь про них, 5 лет пролетит очень быстро. Вот в 2 года уже пролетело, как начался наш проект. Но зато у тебя будет, я не знаю, там 200 тысяч, может быть, 300 тысяч или $500 000 долларов у тебя будет, если ты сейчас купишь ITO. Поэтому пока есть возможность, купите себе ITO, заблокируйте на 5 лет, и у вас через 3-5 лет будет там машину купите себе, квартиру, пенсию себе сделаете, детей в школу отправите. Ер нь бол хэлж ин талсбыг бол за одоо ингээд хардаа та бүхэн маань энэ үйл ажиллагаа эхлээд 2 жил болчлоо. 5 жил бол маш хурдан нүд ирмэхийн зур болно. Тэгэхэд та нар ядаж 5 жилийн дараа тий 3-5 жилийн дараа гэхэд бол хүүхдүүдийн төлбөрийг төлчин эсвэл орон сууц судалтаад авчин амьдралдаа нэг том одоо тий хэмжээний мөнгөтэй болно. Тэгэхээр яагаад энэ боломжид итгэхгүй байна? Яагаад энэ боломжид хүмүүст өгөхгүй байна? Энэ боломжийг битгий алдаач гэж байна. Цаг хугацаа бол маш хурдан. Одоо чинь бид нар ч гэсэн үйл ажиллагаа явуулж эхлээд аль хэзээ 2 жил болжээ гэж байна. Ну, на этом новости закончились. Сейчас эта программа, эти пакеты уже в этом месяце выйдут.
и нам начнут отправлять все эти карты, и вообще будет круто. Давай в понедельник вечером еще один зум сделаем именно с этой системой и по поводу мотивации для, как ты думаешь, на этот Таиланд? Да, Это на сейчас Таиланд надо сейчас сохраним, давай чтобы они расскажем. завтра всем, это сейчас сохраним, чтобы завтра они всем, сегодня можно это видео, да, чтобы они завтра всем показали, и в понедельник еще раз соберемся, у меня интернет нормально будет. Как ты думаешь? В понедельник я Вечером. презентацию... вообще-то можно, если в это же время проведем. Давайте. За бүгдээрэнд нь чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Замд явж байгаа учраас би яг ийм сүлжээ яг сая 1 цагийн өмнөөс миний утас гацаад ийм байдалд хүрлээ. Тийм учраас нэгд өдрийн 9 цагаас транспортоор маш тайван байж байгаа та бүхэндээ бүр дэлгэрэнгүй маш олон мэдээлэл өгнө. За тэгээ энэ 8 сард бол бүх хүмүүсийн карт гэрийнх нь аягаар очно. Еще кредиты сейчас скоро запустятся. Помнишь, это Максим говорил? Да, сейчас карты начнут отправлять, кредиты сейчас запустятся. Все уже в этом месяце Диван программа запускается. Мы сейчас карты все металлические, керамометаллические начнем получать. Максим же уже все показал эти карты. За тэгээд Максим Сахаров захирал маань бол бидэнд бүх энэ картуудыг бидэнд одоо яах нь одоо ийм карт байгаа гэдгийг бодтойгоор харуулсан. Энэ 8 сар бол маш чухал сар. Яагаад гэх юм бол энэ 8 сар зээлийн үйлчлэгээ бүх хүмүүсийн гэрээ аягаар карт нь очино. Дээрээс нь яг энэ 3 багц худалдаанд гарч энэ картын үйлчлэгээ дэлхийд даяар эхэлж байгаа учраас энэ 8 сарыг ерөөсөө алдаж болохгүй. Энэ 8 сар бол бүх үйл ажиллагаа ингээд албаас эхэлж байна. Бүгдээрээ нэгд өдөр яг энэ цагтаа бүх монголчуудаараа уулзцаая. Тэгээд яг энэ мэдээлэл дээр одоо энэ зээлийн мэдээлэл бусад бүх мэдээллүүдийг талбайгтэр дэлгэрэнгүй орё. Та бүхэн маань энэ бичлэг яг одоо удахгүй одоо YouTube дээр тавигдаад бидний чат руу ирнэ. Тэгэхээр та бүхэн маань маргааш бүтэнсэн өдөр бүх хүмүүстэй хангалттай энэ бичлэгээ сайн явуулаарай. Тэгээд 500-600 хүмүүс хамаагүй цуглараад нэгд өдөр яг одоо энэ банкны үйл ажиллагаа картын гэрийн аягаар авах. Дээрээс нь монголчууд ямар асуулт хариулт байна. Тэр асуулт хариултанд нь бас талбайг хариулъя. Можно же да понедельник вопросы задавать. Талбайг. Да, конечно. За та бүхэн маань асуултуудаа бэлдээрэй. Нэгд өдөр талбайг маань та бүхний асуултанд хариулна. Тэгээ маш тав тухтай нөхцлөөр бүгдээрээ дахин уулзцаая. Бүгдээрээс нь уучлалт хүсэж байна. За тэгээ энэ зумыг одоо хадгалаад та бүхэндээ явуулъя. Сейчас этот зум сохраним и сейчас же всем отправим. 120 человек каждому друзьям отправим. Хүн болгон 5 явуулаарай. 120 человек сейчас находится, пускай все, каждый по 5 человек отправит, чтобы в понедельник максимально людей собрать. Как ты думаешь, Таузбек? А у тебя звук пропал, я не слышал, что ты говорила. Этот зум надо сохранить, Таузбек. Это зум надо сохранить. Да, я запись сделал. И 120 человек, я сказал, чтобы каждый по 5 человек вы позвали, чтобы максимально людей собрать в понедельник. Да, и ты это видео вот эти отправь, где Максим показывает эти карты. Да, я отправила в чат. Да, всем отправь их, Да, чтобы они видели. И нужно поехать в октябре месяце. Сейчас пока есть возможность купить билеты, а лучше сделать товарооборот $100 000. Остался 1 месяц, чтобы бесплатно полететь. Да. Сейчас скажу. Энэ сар $100 мянган борлуулалт өгөөд үнэгүй одоо тэр 10 сарын арга хэмжээнд явахыг бодорой та бүхэн маань. Эсвэл билетээ худалдаж аваад энэ арга хэмжээнд заавал оролцоорой гэж байна. Нэгд өдөр 20 мянган цагаас бүгдээрээ уулзцгаая. Шинэ мэдээллийг маш гоёор одоо та бүхэндээ орчуулаад танилцуулах болно. Бүгдээрэнд нь сайхан амраарай. Маш гоё одоо карт маань гарч ийн, зээлийн үйлчлэг маань эхэлсэн байна. Бүх үйл ажиллагаа нь илүү сайхан болж байна. Тэгээ бүгдээрээ нэгд өдөр уулзцгаая. Спасибо, Таузбек. Увидимся в понедельник. В понедельник, да, на вопросы ответим? Да, понедельник. Хорошо. Это видео. Понедельник, да, скажи, что в понедельник на вопросы ответим. Все будет. Да, я уже сказала. Нэгд өдөр бүгдээрээ уулзцгаая. Асуулт хариултандаа хариулъя. Одоо энэ бичлэгийг чат руу тавина. Отправь, пожалуйста, это видео. Спасибо. Да, сейчас. Recording stopped. Все, всем пока-пока.